Энэ камер жоохон дэлээ байна уу юу? За зүгээр. Сайн бацхан манайхаа энэ удаагийнхаа бичлэгийн тавтай морил энэ бичлэг маань ямар бичлэг байх вэ гэхлээр би табаагоос ийм бараа захиалаад тэр нь боддоор ингэж ирсэн гэж харуулдаг бичлэг байх болно. Тэгээд бүгдээрээ бичлэгэндээ орцгоё. Захиалсан бараануудынхаа жижигээс нь том хүртэл харуулад явцгаая. Би ийм эмэг захиалсан. Энэ нь болохоор ингэж ирсэн заяа. Би нэг ч задлж үзээгүй л дээ. Одоо тэгэхээр бүгдээрээ задлж үзцгээе. Бараг л unboxing гэх юм байна л да. Ийм байна. Энэ дээрээ 5 уушуутай, доороо юм гэлтгандаг. Энэ дээрээ бас 5 уушуутай. Тэгээд зүүх юм бол ингэж харагдана. Ингэдэ хөөрхөн байгаа зү. Угаасаа яг л ийм л зурагтайсэн байгаа зү. Дотор талдаа ийм олон эмгний арнуцтай. Одоо би бүгдийг алт хийгээд. Дараачих нь ийм эмэг захиалсан ийм загалмайтай эмэг захиалсан. Тэгээд энэ эмэг маань ингэж ирсэн. Харагдаж байна уу? Миний хүмүүс ямар мухалцсан бэ? За. Миний хүмүүсийг битээ хараарай. Ингээд дээгүүрээ гоё шигтгээтэй. Тэгээд загал маань бас өөрөө шигтгээтэй. Би нэг амар заламгаа гэж хэлэх гээд ах юм. Тэр нь бас өөр юм шигтгээтэй. Энэ бас айгуу гоё харагдсан юм лээ. Би тэгээд энэ эмэгтэйгээ хос олох гээд ийм зүйлс захиалсан байхгүй. Энэ зүйлс маань ирсэн. Гэтэ би одоо л хайгаад болохгүй байна. Гэтэ яг зураг шиг харагдчихсан. Та нарт яг бодит зураг нь болохоор яг юм байна. Ер нь яг л зураг шиг байсан. Айгуу гоё ирсэн. Дараачих нь болохоор ийм эмэг байна. Надад өмнө нь байсан эмгнүүдийг би алга болгоцсон байхгүй бүгдийг нь. Тийм болохоор угаасаа дараа зүүх хэмжин гэж одоод ер нь айгуу олон эмэг захиалсан. Ингэж ирсэн. Бас л би энийг задлж үзээгүй л байна. Яна. Энэ төмөрөн дэлгэцсэн юм шүү дээ. Даад тэгшилчих юм байна уу? Юу лээ баандагтай? Дээрээ баандагтай доороо шигтгээтэй. Айгуу нэг тийм гялалж харагдана. Бас л яг нэг тийм баяр маяр яалчгүй шинжилээр л зүүхээр байгаа зү. Дараачих нь болохоор ийм эмэг байна. Ийм гоё цэнхэр мэхрэнгтэй. Энэ нь болохоор ингэж ирсэн. Энэ синхронтэй амар гоё өнгөтэй нэрэн гэсэ. Тэгээ тэр нас ер нь гоё л харагдана. Ер нь айгуу гоё л харагдана. Эмэг зүйл захиалахаар ер нь айгуу гоё ирдэг шít. За одоо ингээд эмэгнүүд болсон заяо. За бас нэг эмэг захиалсан юм аа. Ийм эмэг захиалсан баггүй юу? Амар хөрх эмэг байгаа. Тэгсэн чи би энийг хайгаад олдгүй. Ямар тач яг л зураг шиг ирсэн. Энэ зүйлтнүүдээ би 10-аас 10 гэж оноо өгнө. Дараачих нь болохоор харуулах юм байна. Дараачих нь болохоор ийм зүйлт захиалсан. Гоё сувдан зүйлт дээрээ гоё юм хүмтэй. Тэгээ сувдан зүйлт маань ингэж ирсэн. Зүйлгээд үг. Энэ дээрээ ийм шигтгээтэй. Тэгээд ороо юм унжсан сувдтай. Тэгээд дээдлэлт нь байсан нөгөө нэг жижигхэн сувд шүү дээ. Одоо энэ зурган дээр байгаа. Тэр сувд нь миний хоолойг ингээд нэг барих гатж байгаа юм шиг битгүй. Надад нэг тийм амар тэнэн санагдаад байсан байхгүй юу? Тийм болохоор би тэрийг нь таслаад хайцсан. Ийм байсан надад гэхдээ илүү гоё цэвэрхэн санагдаад. Ер нь сувдан зүйлтэй амар гоё цэвэрхэн харагддаг юм шиг надад санагдаад идэв шүү дээ. Энэ зүйлтэндээ би 10-аас 8 оноо гэх юм уу? Тэр дээдлийнх нь гэж байгаа юм байсан. За. Одоо би юу харуулах вэ? За дараачих нь болохоор өвөл болсон. Би тэгээ ерөөсөө бэлэг өмсдөггүй байхгүй юу? Надад өмнө нь ийм бэлэг байдаг гэсэн. Яг нэг тийм хоёр хэсэгтэй эрхийн уруутай бэлэг байдаг байсан байхгүй юу? Гадуур явахдаа би ер нь амар их уцаа оролддог хүн байхгүй юу? Уцаа оролдох гээд нөгөө нэг бэлэгээ тайлж уцаа оролдож явсаар агаад бэлэгийг алга болгоцсон. Ер нь бэлэгээ зүүдэг өмсдөггүй байсан байхгүй юу? Тийм. Тэгж жагаад би нөгөө нэг хуруу нь гардаг бэлээ штэ. Хуруутай бэлээ. Хуруу мэдрэгчтэй бэлээ гэх юм уу? Нэг тийм бэлээ захиалсан байхгүй юу? Тэгээд тэр маань зургийг харуулъя. Мартаадах юм. Тэгээд ийм бэлээ захиалсан. Ингээ хуруу мэдрэгчтэй заяа. Тэгээд ингэж ирсэн. Нөгөө юм. Хуруу мэдрэгчтэй бэлээ гэхээр яадаг вэ гэхлээр одоо ингээд өмсөн штэ. Хуруун цоорсон л гэсэн үг. Ингээд дотор нь гэж чинь. Тэг ингээд уцаа оролдоод ингээд. Ийм бэлээ наа. Хуруутай бэлээ болохоор ихтэй нэг амар ийм бэлээ бодвол зузаанд улаахан байж чадахгүй л дээ. Гэтэл ядаж л бэлээгүй байснаас бол дээр. Энэ бэлэндээ 10-аас
8 9 оноо гэх юм уу. Дараа нь би бүр хуруугүй нэг юм билээд нь штэ. Бэлээ гэх юм чааш. Энд ч одоо юу гэдэг үлээ? Нөгөө hand warmer гэдэг лүү. Гүйлүү. За мэдгүй. Ийм зурагтай. Ийм. Юм захиалсан байхгүй юу? Тэгж жагаад тэр нь ингэж ирсэн. Амар хөөрхөн байгаас тээ. Энэ бас ер нь гайгүй дулаахан. Би нөгөө нэг муур шиг санагдчихлаа. Би яасан ч мявлахгүй гээл тэгсэн чинь надад хүртлүү гээл тэгсэн чинь мяв гээл хэлсэн шүү дээ. Тэр шиг санагдчихлаа. Одоо ингэж зодтолтой шүү дээ. Ингээл. Яг үнийг курткан дээр өмсгөөр жоохон сонин ч юм шиг харагддаг юм байна. Ялж байгаа цагаан өнгө болохоор хар мөнгө болвол зүгээр харагдах. Гэтэ би ч өвлийн ягаан куртктай байхгүй юу? Ягаан куртктай болохоор цагааныг гэдгсэн чинь бас яг жоохон сонин харагдаад би бас өмсгөөс жоох хичээд л байсан. Гэтэ зүгээрээ. Гоё сунж мундаг. Тэгснэ гоё өслөг дулаах. Эндээ би 10-аас 9 оноо гэх юм уу? Тийм ягаад гэвэл миний курткан дээр нэг амар тохирохгүй байсан юм аа. Сая манай урлагийн үзлэг болсон байхгүй юу? Тэрэн дээр одоо ингээл плажтай бүжиглж байгаа хүүхдүүд байгаа. Дараа нөгөө нэг багш нарын баяр гээл тэгэл ингээл манай охтуудын одоо хөвгүүд ч гэсэн байгаа л да. Ингээ илүүдлүүс агаад байгаа штэ. Одоо ингээд хөл гарн дээр. Тэр чинь бол ингээ аюу асуудалтай байдаг штэ. Манай ангийн найзад нэг тийм вакс байсан байхгүй юу? Ингээд түрхэж жагаад ингээд хуулцдаг. Нэг тийм вакс байсан байхгүй юу? Тэрүүгээрээ ваксдж өгöd. Миний хөлийг гээ. Тэгээд тэр надад амар санагдсан байхгүй ингээл түрхэж байгаа л ингээл татаал. Тэгээ чи хаанаас авсан гэдгсэн чи эмкүнээс авсан гэдэг эмкүнээс хідээр авсан гэлээ мэдгүй нэг жоохон үнэтэй л санагдаад байсан надад тэр үе сонсоход тэгж жаад би захиалчий гэж бодоод тэг зүгээр бодоо явж исэн чинь гараад ирдیں۔ Табоо руу орохоор ингээд нөгөө юмнууд гарч ирдээ шүү дээ. Тэгсэн чи гараад ирдیں амар сонио. Би юус айгаагүй бах чинь. Миний нэг тийм бодол модлыг уншдаг юм шиг аа. Тэг гараад ирсэн. Тэгэл за гараад ирсэн юм чинь ингээд захиалаад тэгээ ирсэн байна. Найз яг ийм юм байсан байхгүй. Энийг гэтэн ер нь хямдхан захиалсан юм аа. Хуулдаг цаастайгаа заяо. Тэр цаас нь олон том. Би тэрийг олохгүй л байна л да. Харин нэг газар хийсэн л юм шиг байна. Дээрээс нь ийм 3 юмтайгаа. Энийг одоо юу гэдэг вүлээ? Яан гэсэн үг вэ гэхлээр одоо ингээд энэ машин байгаа штэ. Энэ машиныгаа ингээ онгойлж жогоод энэ зайд нь энийхээ тагийг авч агаад ингэж хийгээд тэгээд өөрийн гэсэн залгууртай. Залгуурын залгаад байлгахаар энэ доторх нь хайлна. Хайлсныхын дараа хүний ингээ арьсан дээр ингээ түрхээд тэгээд цаасыг тавьж агаад үснийх нь ургалтынх нь эсрэг тал руу ингээ хуулдаг. Баггүй юу? Тэгээд энэ нь бас өөрөө тустай үнэтэй. Тэгсэн чинь энэ ингээ дотроо 3 ширхэг өөрийн гэсэн цаастайгаа энэ машинтайгаа нэлээд хямдхан авсан юм. Би гэхдээ үнийг санахгүй байна. Нэг ч юм бас сар марын өмнө авсан болохоор юу нь санахгүй байна. Гэтэ бас нэлээд хямдхан л авсан юм. Энэ машинда 10-аас 10 оноо өгнө. Дараачих нь болохоор бүр амар хөөрхөн заяа. Би ингээд ийм хос аяг захиалсан байхгүй юу? Амар хөрхөн аяг байгаас тий харж гин үү? Ийм аяг ерөөсөө гадуур дотор угаасаа байдгүй штэ. Тэгж жагаад энэ аяг маань ингэж ирсэн заяа. Нөгөө нэг аягийг өгөх хүнтэй өгсөн. Нөгөө нэг аягийг өгцөн тийм болоор харуулж чадахгүй. Гэтэ бол яг зураг шиг ирсэн. Дотроо ингээд энэ муурныхын толгой нь ингээд юм нөхтэй. Тэгэхээр илүү их уух юм орно гэсэн үг. Илүү их юм уuna гэсэн үг. Ийм хөөрхөн, эндээ хөөрхөн зүрх мөрхтэй. Ийм аяг ирсэн байна. Энэ аяганда би бас 10-аас 11 гэж оноо өгнө. Ста хөөрхөн аяг. Манайхан бас хүнд бэлгэлж бас амар хөөрхөн байгааз. Дараачих нь болохоор дараачих нь бүр амар гоё заяо. Ста гоё. Юу вэ гэхлээр би шинэ жилдээ орох гээд шинэ жилийн ийм дүүбэл захиалсан байхгүй юу? Тэгсэн чинь ирсэн манайхан. Ирсэн. Энэ дүүбэл маань ууг нь ирсэн. Гэхдээ манай шинэ жилийн маргааш нь ирсэн.
Хэрвээ та нар миний яг анхны оруулсан бичлэгээ маань үзчихсэн бол тэр бичлэгэн дээр би бас хэлжсэн. Би шинэ жилийн плац захиалсан чинь манай шинэ жилийн дараа ирсэн гэд. Тэгсэн чинь энэ удаа бас дүүбэл маань шинэ жилийн маань дараа ирсэн. Их гонигтай юм болсон. Одоо та нарт тэр гонигтай дүүблөө харуулъя. Ийм байна. Та нарын гад эндээс нь л харагдж байгаа зү ямар гоё дүүбэл гэдгийг. Та ингээл авъя шүү дээ. Йой. Тэгэл энд ийм гоё сувд мувттай. Энийг гоё хойно баантаг болгоод уйна. Би танарт ууж хайруулъя. Яа, би тэнийг шинэ жилээрээ хүмүүс чадаагүй амар гонглж байна. Зөндөөх гонглж байна. Ингээл мэдгүй жоохон хөөрхөн баантаглах халахалтай нэг жоохон муухай баантаглалаа. Гэтэл ийм хөөрхөн баантаглал амар гоё гэлж байгаа сте. Ингэж гоё ирсэн миний дүүбэл. Энэ дүүбэл бүр үнэхээр гоё ирсэн. Би энэ дүүбэлтэй бүр үнэхээр амар сэтгэл хангалуун байна. Тэгээ өсөхийн 10 см гэсэн мэлүү? Тийм, тэр хавцаа нэг амар бас өндөр биш ээ. Одоо ингэж харахад нэг жоохон өндөр юм шиг харагдаж байгаа ч гэсэндээ уртлах нь өргөн болохоор явхад нэг тийм амар хүндрэлтэй байгаагүй. Би өмсөж нэг хоёр явсан. Одоо энэ гэдэг хонхны баяраараа л өмсөн дөө. Бас өмсөх газаргүй байсан бол жинхнээсээ гомдно л доо. Гэтэ яг хонхны баяр байгаа болохоор тэгээ заа гэдэг. Энэ дүүблэндөө би 10-аас 100 гэж оноо өгнө. Тэстэ хөөх юм аа нэрээ. Энийг гэтэ гоё шинэ жилээр өмссөн бол бас үнэхээр гоё явах байсан баха. Гоё цагаан балаажин дээр өмсөөд л. Ингэж хэлсэн чинь та нар ямар балааж өмссөн юм болоо гэж бодож байна уу? Тэгэхээр би та нарт балаажаа харуулъя заяа. Ийм балааж байна манайха. Жоо муугаар харуулсан уу? Ингээ галалцдаг материалтай. Гоё шинэ жил дээр чи нөгөө нэг олон өнгийн гэрэл асан штэ. Тэр гэрлэн доор бүр амар гоё олон өнгөтэй юм шиг харагддаг. Гоё галалцчих харагддаг. Галалцчих харагддаг. Хармаар гэл дэрүүгээр ёо ингэж харагдана. Гээсээ өмсөж харуулахаас жоохон залхуул үрээд байна л та. Өмсөж харуулах уу? Гоё дүүбэл мөбөлтэйгөө. За би тэгвэл өмсөд харуулъя заа юу. Та нар мань дүр хүлээж байгаарай. За манайха би шинэ жилийн плажыг өмсчлөө. Та манай шинэ жилийн плаж маань юм ханцуутай. Ийм би нэг ихтэй бүтнээр нь харуулах яг үндэ амар боломжгүй л байна л да. Бас харуулмаар л байна. Тийм болохоор би ингэсгээд харуулчих уу? Үнтэй амар хөөрхөн магаас тээ. Ихгүй таард нэг тийм амар хөөрх юм шиг харагдахгүй байна уу? Дээрээс нарахад ч гэсэн дээ ч гэж. Тэгээ энэ дээр гоё ингээ нэг сувдан зүйлтэй зүгэл. Дээрээс нь би бас энэ юм гэж захиалсан шүү дээ. Харуулах мартчих. Энэ бас 10-аас 10. Яг нэг тийм гүнж юм шиг санагдаж байна. Энэ ханцууг нь ингээ зүүсэн ч болно. Эсвэл ингээ зүүхгүй байсан ч болно. Би ч гэсэн гоё нууган би нөгөө нэг гоё гутлаа өмссөн л байна. Энэ балаажа тэгээ намайг ханаас авсан бэ гэж амар олон асуусан. Би хамаатныхаа ягчээр өөрөө материалыг авч агаад оюулсан байхгүй юу? Манай анаа ойж өгсөн. Тэгээ бас анаа маань үдчихвэл баярлаа. Сток хөрхөн балааж болсон шүү. Одоо бичлэгээ өргөжлүүлцгээе. Би ингээд 2 улаан оруулах захиалсан байхгүй юу? Тэр хоёрыг одоо харуулъя заяа. Эхнийх нь болохоор ийм хүрэн улаан өнгөтэй. Ингэж харагдана. Ямар муухай төлж зам мэдгүй. Нэг ингэж харагдана гэсэн үг. Яг нэг тийм хавар намрын л оролтойгоо зөвлөх гэж бас ааш. Нэг юм оролт байна. Дараа нь болохоор яг өвлийн улаан оролт захиалсан. Тэр оролт нь болохоор юм да. Ийм хөвсгөр том. Гэхдээ би уг нь энэ оролтыг ийм өнгөтэй байгаасаа гэж бодсон байхгүй юу? Ийм хөрөн улаан өнгөтэй байгаасаа гэж бодсон чинь ийм улаан ирсэн. Гэтэ уг нь гоё дулаахан л юм байлаа. Тэгсэн чинь би сая хэлсэн шүү дээ. Ягаан хүртгэтэйгээд ягаан хүртгэн дээр юм улаан оролт бүр шал тэнэг харагддаг юм л шүү дээ. Бараг миний мөршиг байгаа зү. Жохон ихэд л ингээл мөршиг. Бараг палач шиг болох нь шүү дээ. Ингэж мөнгөнаа. Нөгөө нэг гоё
кино мөрөн дээр ихчнэр ингээл нэг амар хүслэг юм ингээл унжуулсан ингээл яддаг шүү. Тэр шиг харагдаж байна уу? Би барыг оролттой ингээд явчих байсан юм шүү дээ. Тэгээд ийм хоёр оролт захиалсан чинь ингэж ирсэн. Одоо би бас энэ улаан оролтоо юун дээр яаж зүүхээ мэдэхгүй л байгаа. Гэтэ нэг л өдөр хар хүртэхтэй болно гэж итгэж байна. За ингээд л ер нь миний захиалсан юмнууд дуусчихлаа дөө. Энэ оролтондоо би 10-аас 8 гэж оноо өгнө. Миний ботсон шиг өнгө биш тэглэж миний хүртгэндээ зохихгүйсэн. Яг гэтээ уг нь гой дулаахан. Нэг үслэг материалтай юм уу? Ам хамрал өгтөө жоох үс орж маадгүй. Гэтэл дулаахан. Энэ оролтондоо бас л нэг 10-аас 8. Энэ гой зузаан байсан бол тий. Миний яж хаад хавар намрын күртгч юм хоолойтой күртг гэхгүй юу? Хоолойтой күртгэн дээр нэг одоо яаж ч ороох юм. Намайг боонс. Тэгэл нэг иймэрхүү л байна да. Тэгээ хэдүүлээ 10,000 subscribe хүрсэн бэлээ. Тэгээ бүгдээрэнд нь баярлаа. Өөртөө ч гэсэндээ баяр хүргье. Тэгээ 10k special бичлэг бас хийвэл гоё л ингэж би боцсон. Та нар маань тэгээд ямар бичлэг үзмээр байна? Комент дээр бичээрэй. Тэгээд бичлэгээр дуустал утсанд баярлаа. Баяртай. Нэрээ одоо ингээ сайн миний харуулсан бараанууд байгаа штэ. Тэр бараануудаас хэрвээ захиалахыг хүсэх юм бол манайхаа ийшээгээ чадчихээрэй. Энэ яг би өөрөө л байдг юм л да. Би тэгээ захиалж өгнө. Баярлаа. Баяртай.